Монгол Улсын засгийн газрын дотоод хэргийн их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор их сургуулийн сургалтын агуулга, чанартай ахиц гаргах, сургалтын бодлого тогтолцоог олон улсын жишгт нийцүүлэх үүргийг дотоод хэргийн их сургуульд хүлээлгэсэн. За мөн засгийн газрын 2016-аас 2020 оны мөрийн хөтөлбөрт дээд боловсролын эрх зүйн орчин боловсронгүй болгож төрийн их дээд сургуулийн бие даасан байдлыг хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг баримжаалсан мэрэгжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгасны дагуу дотоод хэргийн их сургуулиас цагдаагийн ажил эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсралтай иргэдэд зориулсан цагдаагийн ажил эрх зүй мэрэгшүүлэх 2 жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ онд анхны төгсөлтөө хийх гэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэрэгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэд тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд байна. За энэ жил 20-с 21 оны хичээлийн жилд дотоод хэргийн их сургуулийн салбарын хэлсэлтүүд явагдаж байна. За хэлсэлт нь бол түрүүн би хэлсэн дотоод хэргийн яамны агентлагууд болох цагдаа, хөлийн зэрэг, за шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, за шинжилгээ магадлалын институт, за зэргийн эдгээр агентлагуудын болсон хүчний захиалгын дагуу бид бүхэн суралцагчдынхаа тоо авдаг. За энэ захиалгынхаа дагуу энэ жил бид нэр 12 хөтөлбөрөөр хэлсэлт авахар гээд бэлтгэл ажлаа ангаад явж байна. За үүний дотор нэг онцлж байгаа өнөөдрийн онцлох зүйл бол цагдаагийн сургуулиас цагдаагийн ажил эрх зүй гэсэн хөтөлбөрөөр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдэд маань 4 жилийн сургалтаар бакалаврын боловсрол олгодог байсан. Энэ сургалт маань хэвээ явагдаж байгаа. Гэхдээ бид нэр 2016 оноос эхлээд за бас захиалагч байгууллагын хүсэлт, за нийгмийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс бол энэ мэрэгсэн аль багцныг бэлтгэх буюу тусгай мэрэгжил эзэмшсэн ихтэй боловсролтой иргэдээс сонгон шалгаруулалт явуулж, за энэ чиглэл дээр цагдаагийн ажил эрх зүй гэсэн хөтөлбөрийг 2 жилийн хугацаатай хөтөлбөрийг боловсруулад хэлэлтээ аваад энэ жил бол төгсөлтөө бас хийгээ явж байна. Тус хөтөлбөрт элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал өмнө төгссөн бакалаврын дипломын голж дүн 2.4-өөс доошгүй байна. Элсгийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжилгээ ухаан, математик, статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй, мал эмнэлт зүй, эрүүл мэнд, цэрэг батлан хамгаалахын мэрэгжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсралтай байх нь тавигдж буй гол шалгуурууд юм. За түүнчлэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сорвгүй, сэтгцийн хувьд эрүүл, бие бэлтрийн зөв хөгжилтэй байх шаардлагатай юм а.